Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн Монгол Улсын их хурлын 2025 оны хаврын чуулганы 6 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хурлаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан. Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлогоо тусламжийн дүн 30 их найд 303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7%, нийт зарлага цэвэр зээлийн дүн 31 их найд 331 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8% тус хурж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их найд 27.9 тэрбум төгрөгийн алдагталтаа гарсан дотоодын нийт бүтээгдэхүүний 1.1%-д тэнцэж байна. Тайланд донд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогоо тусламжийн дүн 18 их найд 988 тэрбум төгрөгт хүрч 95.9%-ийн үе биелэлттэй нийт зарлага цэвэр зээлийн дүн 20 их найд 414.3 тэрбум төгрөг буюу 90.5%-ийн гүйцэтгэлтэй гарлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын ерөнхийлөгчийн таван газар, Монгол Улсын их хурлын дарга, Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, сонгуулийн ерөнхий хорооны дарга, төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсын тэргуун шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд, Монгол Улсын шадар сайд, Монгол Улсын засгийн сайд, Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, хяналт үнэлгээний хорооны даргын багцсын 162 төсөлт байгууллага 6 төсөл сан төрийн өмчийн 55 аж ахуй нэгж нийт 223 төсөлт байгууллагын төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайлан нэгтгэн гаргасан болно. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус байнгын орооны төсвийн ерөнхийлөн зоригчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их найд 131.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч үнээс урсгал зардал 975.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 155.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус байнгын ороонд харьяалагдах 6 төсвийн ерөнхийлөн зоригчийн 36 төсөл арга хэмжээнд 221.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ та бүхэн 2025 оны төсвийн гүйцэтгэлийн үр дүнгийн тоон үзүүлэлтүүд болон бус толбогдох тайлан танилцуулга аудитын дүгнэлтүүдтэй танилцж төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батгах тухай улсын хурлын тогтоолыг төслийг хэлцэн дэмжиж өгнө. Баярлалаа.